хамгийн нарийн тоглолт дээр бас нэг 3 оюутны хүндэлтэйгээр урьж оруулж байгаа. Учир шалтгаан бол бас хоолой гэдэг бол эрэгтэй хүний хамгийн бүд хоолой, ажил хоолой маш цөөхөн бас төрдөг юм байна. Монгол монголчууд бол бас сайхан бас уурхай цагт шийсэн байна. Түүгийн хахад өнөөдөр хөрөдөр зөвшөөрч жаргал сайхан багш маань гэдэг олон сайхан дэлхийд хайширч явсан сайхан баасуу байсан байна. Одоо бол харин баас болоод их цөөрсөн байна. Тэгээд манай сургуульд бол тоотод 4-5 баасуу байна. Тэгээд би бас багшийн репертуараас дуулуулах гэдэг утгаар дээр нь би одоо энэ сууж байгаа нэг сайхан багштаа баярлалаа гэж хэлмээрээ. Багштаа маань цог зэрэгцэж олон дөрөд дээр хамтран дуулсан Монгол улсын гавьяа жүжигчин Монгол Улсын консерваторийн зөвлөх багш профессор Тэнгэрийн мөдөд багштаа би баярлалаа гэж хэлмээрээ. Мөдөд багшийн Мөр Монголоос суралцж байгаа. Эрдэмтдийн Батмөнх гэж оюутан яа Батмөнх маань Илгийн дамжин сүрэн амар санаа дөрийн амар санаагийн хайрыг дуулах юм. Амар санаагийн дөр бол өдөр жигш маань дуулсан бас зургуудны төвс гарч байгааг ажилласан баг. Ингээд амар санаагийн хайрыг онцлогын найруулга бараг ардын доо ширээн доо гэсэн дуу дуулсан бол Батмөнхийг яа
эрдэмтдийн батмаг мэргэжлийн багш Монгол Улсын гавьж жүжигчин алтан гэрлийн бүтэд багш та баяр хүргье. За амар санаа өөрийг бол багш нар маань ярьдаг амар санаад бол яг бүрдэж өгшээ яаж болсон бэ гэдэг талаар гайхалтай дүрмтэйсээ хоолойнд нэртэй болсон гэж ярьдаг. Ерөнхийдөө багш маань ярьжсэн би тэр санаа нарлаа сая энэ баас хоолой гэдэг тэнэгдүү хоолой шүү дээ. Яагаад багшаа гэсэн дөрүүд нь дандаа нэг хаан баатар болчдаг. Тэгээд ер нь их гоё дуулах юм тааж биш. Нэг их дуулах юм таа бичдэг ихийн сонгогдмод ч гэсэн. За манай хөгжмийн зохиолч ч гэсэн баастууд ер нь туслах дөрүүдийг бичнүүгээс гол дуу бичдэг. Дуулах юм ер нь баг байдаг. Тэгээд ярьжсэн би хожигсуулаад ярьж иж энэ ардын дуунуудыг ер нь яагаад энэ бас хоолой тоохгүй ардын дуунуудыг найруулахдаа дуулъя гэж бас энэ ширээ дуу ярьж иж бас хоолой бичиж гэж дуулсан юм гэж ярьдаг. Соёлын ажлын хөгжим судлаач үеийн шиг их маань бас хэлжсэн. Улс орны хэдэн жилийн өмнө түүгээр би өөрөөр жоо ширээ нуурыг сонсоод энэ бас хоолой гэж чинь зөөлхөн бас ийм уянгалаг бас дуулж болохоо байж тээ гэдгийг би тэр дуучнаас сонсч ирсэн. Ширээ нураас нь сонсч ирсэн гэдэг. Яг энэ нь бол багш маань бас сайхан дуулдаг үгтэй дуулж өглөө баярлалаа. Тэгээд энэ нь бол бас баасуудыг аваад гэх бол өнөөдөр энэ хүний энэ жил тохиож байгаа нь бас баасуудын баяр хаа бас хоолой буюу одоо аргил хоолойнуудын баяр маа гэж би бас ойлгож байна. Манай тэнгэрд багш маань бас ууган шавуудын нэг соёлын их сургуулийн багш одоо Монголын дуучдаас анхны доктор болсон Батцэрэн багш маань дөөрөж ядах олон жил бас бас сайхан олон дөрөвдөөсөн Батцэрэн багш маань ирсэн байна. Баярлалаа. Хүртэл Батцэрэн манай дөөрөж ядах бас олон голдор ирсэн манай ситик сургуулийн багш оюун жил маань ирсэн байна. Баярлалаа. Баасуудын онцлог манай Нэгний маань итгэж доктор Чинзарыг өгч мад баасаад байна шүү дээ. Энэ ч баасуудаа болсон юм. Хатагтай баярлалаа. За ингээд би дөрөвдүгээр курсын шарыг авах гэж байна. Энэ шар маань сая зохиогдсон Соёлын их сургууль зохиогдсон лаваа ураган одоо Азийн буюу 3-4 курсын дээд ангилалд нь 2 дугаар ажилласан. Мөн удаач манай сургууль дээр бас дэлхийн болон сонгодог дуулаачдын бас уралдаан болж энэ уралдаанд 3 дугаар ажилласан. Улгаан аймгийн хүү байна. 4-р курсын Эрдэнэ Батэрийн Чимбаатрыг авъя. Серенада Рахманинов Алеко Дори Алеко Гяри Умберто Жордано Андрей Шинедури Жирардын ари тулнаа.